Сайн байцгаана Батсар гэдэг. Би 2018 онд оюутан байхдаа пиццад орчихсон. Одоо нийт 5 жил болж байна. Менежер ажилладаг. Сайн байцгаана уу, Төв талбай салбарын ерөнхий менежер гэрэл маань. Анх би 2016 оны 12 сард Пицца Хат рестораны ажилтнаар анх орж исэн. 3 жилийн дотор менежер болоод менежерээс сургалтын мэргэжилтэнд туслах менежер, ерөнхий менежер болтлоо. Одоо бол өсөн дэвшээд явж байна. Сайн байна уу, намайг Тулга гэдэг. За би Пицца Хатад 2014 оноос хойш одоо 9 дэх жилдээ ажиллаж байна. Би одоо бүсийн менежерээр ажилладаг. Анх 2015 онд Пицца Хатад ороод одоо 8 жил болсон байна. За анх яагаад Пицца Хатад орсон шалтгаан гэх юм бол мэдээж бол 2014 онд Пицца Хат бол дөнгөж эхэлжсэн шинэ брэнд байсан. Хоёр дахь салбар дээр үйл ажиллагаанд би эхэлж байхад анх ажилд орж исэн. За яагаад яг Пицца Хатыг сонгосон бэ гэх юм бол тухайд нэгдүгээр шинэ брэнд энэ олон улсын франчайзтэй, олон улсын менежменттэй компани байсан. Цаашдаа бас нөгөө нэг богино хугацаанд олон салбар нэг төлөвлөгөөтэй байсан учраас тэр чиглэлээр цаашдаа өсөж дэвжнэ гэж бодоод тухайд анх Пицца Хатыг сонгож байсан. За 3 шалтгаан байна. За нэгдүгээр 5 богд гүрүүптэй ажиллахыг хүссэн. За хоёрт нь болохоор олон улсын брэнд Пицца Хат маань Монголд орж ирээд удаагүй учраас мөн ажиллахыг хүсээд за нөгөөд нь болохоор өсөж дэвжих боломжийг би бас олж харсан байгаа. За нэгдүгээрт хамт олон, хоёрдугаарт пицца, тэгээ гуравдугаарт бол жил болгон зохиогддог National Champions League гэх тэмцээн байгаа. Өөрийнхөө чаддаг юмар эх орныхоо нэрийг цаана ингээд дэлхийн том одоо 1000 гаруй сүлжээ ресторантай салбарын нэрийг эх орноо төлөөлөөд бүр твээ төлөөлөөд орсон гэдэг бол маш сонирхолтой тийм өөр гайхалтай өрмөц мэдрэмж авдаг байна. Чи ямар зан аргатай хүн бэ те? Дуугүй байна уу, бүрэг байна уу те? Хамаагүй. Өөрийгөө ерөөсөө ингээд маш олон талаар нь хөгжүүлдэг таалагддаг. Миний хувьд болохоор өөрийгөө Пицца Хатаас илүү их олсон. Хүнтэй харилцаад ямар гоё байдгийг, хүнд ингээд те инээмсэглэл аз жаргал бэлтгэх ямар байдгийг гэдгийг болов ухаарад эндээс илүү өөрийгөө илүү харилцааны түвшинд илүү байж чадах юм байна гэдгийг мэдэрч би бол анх Пицца Хатыг бүр илүү их сонирхож эндүүлсэн. За миний хувьд бол IT-ийн мэргэжилтэй. Одоо өөрийгөө яаж олсон бэ гэхээр хүнтэй харилцаад хүмүүсээс энерги авах нь бол надад илүү их таалагдаад энэ зүйлээс би яг өөрийгөө олж аваад байгаа юм байна. Энэ зүйлийг хийхэд би өөрөө дуртай байгаа юм байна гэдгээ мэдрээд цаашдаа ажиллахаар болсон. Би Одоо барилгын инженерээс суралцдаг байхдаа анх Пицца Хат орж исэн оюутан байхдаа сургалтын төлбөр олох гээд тэгээд ингээд ажиллаад зүгээр цагийн ажил хийж байхдаа пицца хийсэн пиццагаа харах бол надад үнэхээр гоё санагдчихсан. Тэгээд илүү пиццануудыг илүү гоёор хийх тэр надад өөрөө маш их кайф өгчээсэн. Тэгээ би ингээд өөрийгөө пицца хийх өчтөө энэ пиццаг яавал илүү бүр дараагийн төвшөнд илүү ихээр гоёор бөгөөд хүмүүст ингээд сонирхолтой шинэлгээр хийж болох вэ гэж бодоод би бол нүдээ боож байгаа пицца хийж тэмцээнд оролцчихсан байна. Тэгээд төрүүлжсэн. Би хүнсний ирэл хууч мэрэгчлээ. Мэрэгчлэрээ Пицца Хат ажиллагааны давуу тал нь юу гэхээр Пицца Хат бол олон улсын хүнсний ирэл хой стандартыг хангаж ажилладаг. За энүүгээрээ ажиллах нь болохоор миний мэрэгчлэрээ гэсэн цаашдаа олон мөрөсөж дэвшиж байгаа нэг боломж юм аа. Би хүнсний технологич, эрүүл ахуйч мэргэжилтэй олон улсын стандартыг дагаж мөрдөөд за мэргэжилтэйгээ уялдаад ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Хүн хичээвэл өөрөө болдгийм байна. Бүр ямар ч амжилт гаргаж болдгийм байна. Юу ч хийсэн үнэхээр гайхалтай дараагийн түвшинд хүрч чаддгийм байна. Ингээд өдийг хүртэл боломж олгосон Пицца Хатаа баярлалаа. Нийт хамт олондоо ажлын амжилт хүсье. Манайхыг зорж ирж байгаа бүх хүмүүст манай уу таалга нээлттэй баярлалаа Пицца Хат. Залуу хүмүүсийн хувьд бол өөрийгөө сориод үзээд бол нээлттэй. Та ямар ч мэргэжилтэй, ямар ч хүн байсан сургаад хөгжүүлээд таныг өргөлж дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгаа шүү. Баярлалаа Пицца Хат. Амьдралын минь багагүй хугацаанд надтай хамт байгаа Пицца Хатад баярлалаа.